За сайн байцгаана уу. Өдрийн мэнд. Цайныхаа цагаар гадаа алхах гэсэн чи боломж алах уу? Гадаа маш халуун байна. Модны сүдэр сууж явах хоорондоо мэдэж авсныг маань та нартай хуваалцах гад. За ялангуяа 50 нэмэх насны хүмүүс анхааралтай сонсороо. За юу гэхэл нүүрс усны талаар ярих гэж бодож байна. За маш сонир мэдээлэл хүлээж аваад би ч одоо бүр шоконд ороод өөрийгөө насаараа буруу холсон юм байна гэж бодоод игний төрийн явж сууж байна. За ер нь яг хуу 50 мэдээж хүн хөшөрхийн хэрэг тий ялангуяа 50-аас дээш насныханд ямар асуудал үүсдэг вэ гэхээр эдсэн хоол маань нөгөө шингэц муутай учраас шингэц удааштай учраас буцаагаад нөгөө сахар болж хуурдаг гэдэг байгаа тий. Тэгэхээр сахар болж хуурсан учраас бид ч одоо таргалаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нүүрс усыг чинь бид нар чинь хэрэглэж болохгүй гэж бодоод байдаг. Яг үүндээ нүүрс ус гэдэг чинь зөв хэрэглэх юм бол нүүрс ус чинь айгүй эслэгтэй биднэрт энерги өгдөг витамин Б-г нөхч өгдөг юм байна л да. Тэгэхээр нүүрс ус чинь дотроо 2 янз байдаг юм байна. За яг бид нар чинь нөгөө нүүрс ус гэхээр л бүгдийн нөгөө гурил талхал гэж боддог. Гэтэл яг үүндээ нүүрс ус чинь болохоор байгалийн гаралтай одоо бүтээгдэхүүнээрээ байдаг нь болохоор бүх төрлийн бор гурилтай бор гурил те гурил талах. За тэгээ бор будаа, кенва гэд будаа байна. За тэгээд нөгөө юу байна? Эднээсээ иддэг шар будаа, хөц будаа энэ төр ордгийн байна. За тэгээд нөгөө овёс, за тэгээд нөгөө буурцаг гэдэр чинь болохоор бүгдээрээ одоо ордгийн байна. За жимсний төрлөөс болохоор алим, лир, банан энэ төр чинь болохоор бас энэ юунд ордог буурт биш нүүрс усанд ордгийн байна. За жимс тэгээд ногооны төрлөөс болохоор амтд төмс, луван тэгээд улаан манжаа энэ төр чинь болохоор нүүрс усанд ордгийн байна. За тэгээд бид нар чинь болохоор нүүрс ус гэхээр л дандаа нөгөө гурил талах гэж боддог тий. Тэгэхээр нөгөө хоёр дахь төрөл нь нүүрс усны хоёр дахь төрөл нь болохоор босруулсан гэж байдаг юм байна. Босруулсан дотор чинь нөгөө цагаан талах, цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, за тэгээд нөгөө бүх төрлийн гоймонгууд тий, бүх төрлийн бичээн, нарийн бов, одоо энэ амттай ундаанууд энэ төр чинь болохоор босруулсан нүүрс усанд орчдөг юм байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө босруулаагүй анх ер нь байгалийн гаралтай байгаа одоо нүүрс усыг л хэрэглэх ёстой байна л да. Тэгжээж бид нар чи эслэгээ аавна. Тэгээ эрч хүчтэй байна, витамин Б-г авч идэг юм байна. За тэрэн дотор би түрүүн хэлсэн те бүх төрлийн бор будаа, бор гурилан бүтээгдэхүүн, тэгээд нөгөө хүч будаа, шар будаа, за тэгээд нөгөө нэг юу ярьлаа түрүүн алим юу энэ төргээд ярьсан шүү дээ тий. Тэрийг бол хэрэглэх ёстой. За тэгээд идэх дараал гэж бас байдаг юм байна. Идэх дараал нь болохоор бид нар өрөөсөө мэддэггүй тийм үү. Тэгэхээр ингэж ярьж байгаа байхгүй юу. Яг хоо бид нар одоо ялангуяа 50-аас дээш насныхаа хоол идэхээс 15 минутын өмнө дор хаяж нэг халбаг алюминий цуу юм уу одоо виноны цуу байдаг шүү дээ. Тэрийг нэг халбагыг хийгээд нэг стакан устдаа холиод уучих гинэ. Тэгэхээр яг хоо тэр чинь нөгөө өндөр нөгөө юутай учраас хотоодонд орсны дараа хоол ороод ирэхээр тэр чинь нөгөө эсэлтүүлдэг юм байна. Хурдан эсэлтүүл шингээх тусалдаг юм байна л да. За ер нь бол яг нөгөө дараалтаа гэжэлсэн тий хамгийн түрүүнд түнгээ тавган дээр байгаа хоолноос эхлээд ногоон салаатнуудаа идэх ёстой юм байна. За тэгээ салаатаа идээд одоо салаатын дотроо бас тэр нөгөө нэг янз бүрийн тий саяны хэлсэн тий алюминий цуутай юм салаад нөгөө салат дрессингээ хийгээд идэх юм байна. Хоёрт нь уурга идэх юм байна. Уурга гэдэг дотор нөгөө махан төрөл одоо загас те дахины цээж махаа идээд хамгийн сүүлд нь бага хэмжээгээр нөгөө нүүрс усаа идэх байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлд нь нөгөө бор будаагаа идэх байхгүй. Тэгэхдээ бага хэмжээгээр идэх ёстой байна л да. Ингээд хоолоо ингээд тавган дээр хоолоо 3 хуваагаад хамгийн сүүлд нь нүүрс усаа иддэг юм байна. Бид нар ч болохоор мэдхгүй учраас бүгдийг холиод нэг дор идчихдэг юм байна. Тэгэхээр одоо би бол одоо насаараа буруу хоолсон гэж болж таарах гээд байна. Яг одоо оноос эхлээд бас мэдэж авсан юм чинь жоохон хэрэгжүүлээд үзье гэж бодоод тэгээд та нартайгаа энэ сэдвээр хуваалцмаар санагдаад тэгээд ярьж байгаа шүү. За тэгээд нөгөө одоо ялангуяа 50-аас дээш насныхан бид нар бол ер нь одоо сайн төрлийн тос идэх ёстой тий одоо хоолоо идэхтэй тэр салаатандаа хийхдээ ч юм хоолоо идэхтэй энд нь болохоор авокадо, олив ойл гэсэн сайн төрлийн тосыг за бүх төрлийн одоо
үрийн тэ наран цэцгийн тос ч гэдэг юм уу, үрийн тоснуудыг бол ер нь тэрнээс бол аль болох татгалзах ёстой гэж ярьж илээ. За тэгээд уншсан ойлгосноо та нартай хамт шибэд ярьлаа. За тэгээд өдрийг сайхан өнгөрөөрэй. Баяртай.